Сайн бацхан уу? За ингээд сонь согтой хамт байгаа үзэгчд, сонсогч намайг сонгон топиг минь сонгон үзэж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд 2025 оны хамгийн анхныхаа дугаар болох сонин суугийн хамгийн сонин хүнээр хамгийн их хүүхэд төрүүлсэн эмэгтэйгээр эхэлж байна. Тэгээд энэ эмэгтэй маань 1725-аас 1765 оны хооронд нийт 27 удаа төрсөн. 69 хүүхэд төрүүлсэн. Гайхамшигтай. 27 удаа төрсөн нийт 69 хүүхэд. Тэгэхээр 27 удаа төрчөөд яагаад 69 хүүхэд төрүүлсэн байдаг болоо гэж гайхаж магадгүй. Тэгээ энэ болохоор үнэхээр гайхамшигтай, их хэрлэх, удамтай хүн. За ингээд жишээ болгоод ингээд ярих юм бол яг өөрийнх нь төрүүлсэн хүүхдүүд нэх юм бол 16 удаа, 2 ихрээр 16 удаа, 3 ихрээр 7 удаа, 4 ихрээр 4 удаа төрсөн. Үнэхээр бүр бүүн нэрээ үнэхээр бүр ингээд ой тоонд ороход амар хэцүү үсттэй. Яаж 4 ихрээр 4 удаа, 3 ихрээр 7 удаа төрж идэм бэ? Вау. Тэ 2 ихрээр 16 удаа гэдэг 32 хүүхэд. 3 ихрээр 21 хүүхэд. 4 ихрээр 16 хүүхэд. Нийт 69 хүүхэд. Ер нь та нар ингэж боддог ингээд сонсч л байсан баг та. Одоо ер нь өөрөөсөө харж л байсан баг. Одоо эмээгийн өв манай одоо аав ээж энэ төр гэж хэлсэн тийм үстэй. За хамгийн багадаа л нэг 5 хүүхэд. Тэгээл дээшээ нэг 7 8. Тэгээд 10 12 хүүхэд бол дундаж хүүхэд тий. Тэгээд миний сонсч байснаар бол ер нь бол 17 8 хүүхэдтэй хүн би бол сонсч байсан тий. Тэгэхээр яаж 69 хүүхэд төрүүлнэ? Энэ эмэгтэй хүн гэдэг ямар агуу вэ те? Тэр бие физиологийн хувьд яаж 69 хүүхэд төрүүлж чадчихна? Гэхдээ энэ арда он цаг нь бас айгүй сонин цаг. 1700 гэхээр хаант зэсгэлтэй Орос оронд тариачин хүн бол хизээч ийм олон хүүхэд төрүүлэхгүй. Яагаад гэвэл амьдралын баталгаа гэдэг юм бол номер 1 те. Тэгэхээр ингэж олон хүүхэд төрүүлэх боломжгүй байх. Интернетээс хайхаар ер нь мэдээлэл нэг хоор юм байлаа. Тэгээд 1700-аад оны үед гэхэр чинь за нэг газрын одоо эзэн байх магадлал маш их өндөртэй. Интернетээс хайхаар нэг бол тариачин гэдэг, нэг бол газрын эзэн гэж яриад байгаа. Энэ эмэгтэй нөхөр нь. Фёдор Васильев гэдэг хүн одоо тухайн үеийн Орос улсын Шүй гэдэг хотод амьдарч байсан ийм хүн байгаад байгаа. Тэгээд энэ эмэгтэй яг өөрийнх нь овог нэр өөрийнх нь талаарх одоо мэдээлэл бол энэ интернет орчинд одоо энэ юм зөвшөөрсөн маш ховор ер нь бэдгүй юм байлээ. Нэр нь ч бэдгүй юм байлээ. Тэгээд Фёдор Васильевийн эхнэр гэдгээрээ алдарсан. Тэгээд энэ хүний одоо амжилтыг одоо болтол эвдэж чадаагүй байгаа. Гиннесийн ном бичигдсэн байна. Яаж итгэвтэй тий? Яаж 69 хүүхэд төрүүлэх вэ? Одоо баг одоо ингээд 21 22 дугаар 100 хүртэл одоо ингээд цаашдаа ч ер нь нэг тийм ингэж хүүхэд төрүүлэхгүй байгаа. Тэ? Одоо нав сонсож байгаа та тэгж төрүүлж чадгаа. Үнэхээр хэцүү шүү дээ. Тийм үстэй зах зээл ийм нэг. За тэгээд яахаа ингээд энэ хүн ингээд одоо яаж дууссан, яаж хизээ нас борсон, марсан тэр талаар ерөөсөө мэдээлэл байдгүй юм байна. Тэгээд одоо яг надад бол ганц олж байгаа ганцхан зураг л олцсон. Тэр зураг нь болохоор ингээд тухайн технологиос юм хайш ингээд дундуур нь тасалсан. Ийшээ харагдах хүүхдүүдийн зураг нь байхгүй. Тэгээд ганцхан зураг олцсон. Тэгээд дэлгэрэнгүй түүх байхгүй болохоор одоо энэ үргээ дуусгая. Тэгээд миний өнөөдрийн хамгийн анхны бичлэг болохоор жоохон сандраад байна. Ярих юм ингээд түүхтрээд гацаад жоохон эвгүй байд юм байна. Тэгээд намайг ойлгохыг хичээгээрэй. Тэгээд хэрвээ энэ мэдээлэл хэрвээ таалагдвал би дараагийн удаа та бүхэнд дэлхийд дээрч байд юм уу? Сансар огт рууж байд юм уу? Шинжлэх ухааны хамгийн сонин гэсэн
бүх сэдвэр сэдвт баригдахгүйгээр хамгийн сонин гэсэн бүх сэдвэр та бүхэнтэйгээ ярилцах болно. Хэрвээ намайг дэмжиж байвал like and share гэдэг шүү дээ. Тэгээд шеэрлээд яа. Шеэрлэлд хамгийн гол нь subscribe. Тэгээ нэг шеэрлээд явахгүй дээ. Одоо нэг хүн үзэх юм уу? Үгүй ч юм уу? Одоо нэг золбоо төшиг мөшиг гэд манай алдартай залуучууд байна шүү дээ. Тэд нар чинь нэг тэгж байгаа шүү дээ. Өө баг ихлэд хүн үздэг юм бол гэдэм билээ. Тэгтээ яах вэ? Би одоо туршилтын эхнийхээ хувилбарыг хийж байгаа болохоор болох байлгүй тий. Тэгээд надтай хамт байж алтан цагаа зарцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр